Энэ бичлэгээрээ би геометрийн тухай ярих үед хэрэглэгдэх хэл зарим тэмдэглэгээний талаар танилцуулахыг зорилоо. Ингээд геометр гэдэг үгийн утгаас эхлэе. Геометр гэдэг үгийн эхний хэсэг буюу язгуур үг нь гео хэмээх үг юм. Геолог гэдэг үгийн язгууртай адилхан. Гео гэдэг нь газар дэлхий гэсэн үгнээс гаралтай. Өөрөөр хэлбэл газар дэлхий гэсэн утгыг илэрхийлдэг. Харин метр гэдэг үгний хувьд та өмнө нь тригонометр метрийн системийн талаар сонсож байсан бах. Хэмжих гэсэн үгнээс үсэлтэй юм. Метр гэдэг нь хэмжээ, хэмжих гэсэн үгнээс гаралтай. Хэмжих. Иймд геометр гэдэг үг нь газар хэмжих гэсэн үгнээс гаралтай юм. Ерөнхийд нь нэрлэж байгаа учраас тийм ч муугүй нэршил юм. Геометрт янз бүрийн дүрсүүд, биетүүд болон аливаа зүйлс тэдгээрийн хоорондын холбоо хамаарлыг судалдаг. Геометрийг эхлэн судлахдаа бид шулуун, гурвалжин, тойрог зэргийн талаар авч үздэг гэдгийг та мэдэх бах. Бас өнцгийн тухай судалдаг. Тэгэхээр бид эдгээр зүйлсийг болон илүү нарийн зүйлсийг тодорхойлох болно. Цааш дэлгэрэнгүй үзэхээрээ бас 3 хэмжээс дүрс болон биетийн талаар тавьж үзнэ. Бидний харж буй бараг бүх зүйл математикийн хувьд дүрслэгдэх бидний ойлгож болох бүх зүйлсийг геометрт тодорхой байдлаар ангилж болно. За нэмж олон зүйл ярилгүйгээр үндсэн зүйлсээс эхэлцгээе. Тэгэхээр геометрийн үндсэн эхлэх цэг бол эндээс бид бүх зүйлийг үүсгэж чадна. Үзэгний үзүр дөнгөж хүргэе. Үүсч байгаа энэ зүйл бол цэг юм. Энэ бол энэ дэлгэц дээр үүсч байгаа жижигхэн цэг. Бид үүнийг цэг гэж нэрлэдэг бөгөөд үүнийг цэгийн тодорхойлолт гэж нэрлэдэг байгаа юм. Математикт нэг хөгжилтэй зүйл нь та тодорхойлолт гаргаж болно. Үүнийг бид бас армадилло гэж нэрлэж болох байсан. Гэхдээ бид өдөр тутмын амьдралдаа үүнийг цэг гэж ярьдаг учраас цаашид цэг гэж нэрлэж байхаар шийдэе. Энэ бол цэг. Цэгийн хувьд нэг сонирхолтой нь юу вэ гэхээр энэ нь ердөөл нэг л байрлал юм. Өөрөөр хэлбэл энэ цэг дээр шилжилт хийж болохгүй. Хэрвээ шилжилт хийнэ гэвэл хэрвээ та энэ цэг дээр байгаад аль нэг чиглэлд шилжилт хийсэн гэвэл энэ цэг дээрээ байхгүй. Тэгэхээр цэг дээр ямар нэг шилжилт хийж болохгүй. Цэгүүдийн хооронд бас ялгаа бий. Жишээ нь энд нэг цэг байгаагийн энд бас нэг өөр цэг, бас энд нэг өөр цэг авъя. Ингээд ялгаатай цэгүүд үүслээ. Цэгүүдийг өнгөөр ялган зуръя. Ногоон цэг, цэнхэр цэг, эсвэл ягаан цэг гэх мэт. Мөн геометрт цэгүүдийг ялган таних үүднээс тэдгээрийг нэрлэдэг. Үсэг ашиглан нэрлэдэг. Жишээ нь А цэг, Б цэг, С цэг, мөн Д цэг. С цэгийг дугуйл гэж хэлбэл та алийг дугуулах вэ гэдгээ мэдж байгаа. Та дугуулах ёстой гэдгээ мэдж байгаа. Энэ цэгийг дугуулна. Тэгэхээр эдгээр зүйлсийг цэг гэж нэрлэлээ. Цэг дээр ямар нэгэн шилжилт хийж болдоггүй. Цэг бүр тодорхой байрлалтай байна. Ойрхон жаахан хөдөлгөөн хийвэл юу болох вэ? Хэрвээ бид нэг цэгээс нөгөө цэг рүү хүрэхийг хүсвэл яах вэ? Бид нэг цэгийг өөр цэгтэй холбохдоо жишээ нь энд байгаа цэгүүдээс энэ хоёрыг холбоё. Энд үүссэн зүйлийг юу гэж нэрлэдэг вэ? Энд байгаа цэгүүдээс А, Б хоёрыг шулуун шугамаар холболоо. Бид өдөр тутмын амьдралдаа үүнийг шулуун шугам гэж нэрлэдэг. Гэхдээ үүнийг цаашид хэрчим гэж нэрлэх болно. Ердийн ярианд бид үүнийг шугам гэж бас нэрлэдэгч. Үүнийг бид хэрчим хэмээн нэрлэх ёстой. Учир нь бид математик хэллэг ашиглаж байгаа шүү дээ. Шулуун гэдгээр өөр ухагтхүүнийг нэрлэдэг. Тиймээс энэ бол хэрчим юм. Хэрвээ бид CD хоёрыг холбол өөр нэг хэрчим үүсч байна. За хэрчим. Дахиад өөр өнгө. Энэ улбар шар хэрчим, харин энэ шар хэрчим. Одоо хэрчмүүдээ нэрлэе. Хэрчмийг нэрлэх хамгийн түгээмэл арга нь эхлэл төгсгөлийн цэгээр нь нэрлэх явдал юм. Өөрөөр хэлбэл А ба Б-г ашиглана гэсэн үг. А цэгээс эхлээд Б цэгт дуусаж байгаа учраас А, Б нь энэ хэрчмийн эхлэл төгсгөлийн цэгүүд юм. Тэгэхээр А, Б гэж бичнэ. А ба Б нь үзүүрийн цэгүүд нь юм. Энд өөр нэг тодорхойлолт байна. Бид эдгээрийг Aardvarks эсвэл Armadillos гэж нэрлэж олно. Гэхдээ математикчид эдгээрийг эхлэл төгсгөлийн цэгүүд гэж нэрлсэн учраас ингэж нэрлсэн дээр ах. Дахиад хэлэхэд хэрчмийг эхлэл төгсгөлийн цэгүүдээр нь нэрлэх нь хамгийн зөв сонголт юм. Тэгэхээр энэ хэрчмийн нэрийг энд бичвэл
үзүүрийн цэгүүдийн нэрийг бичнэ. Мөн үүнийг хэрчим гэдгийг харуулахын тулд дээгүүр нь ингэж шугам зорно. Мөн доор байгаа энэ хэрчмийн хувьд ингэж бичнэ. Үүнийг хэлбэрхнаар бид CD-гээд дээгүүр нь зураас зурна. Энэ хэрчмийг бас BA гэж нэрлэн дээгүүр нь зураас зурна. AB болон BA гэж нэрлэх нь адилхан утгатай юм. Одоо та би зөвхөн AB-гийн хооронд явах нь хангалттай биш гэж хэлж болох юм. Энд бас нэг сонирхолтой хэсэг бий. Хэрвээ та А дээр байна гэвэл энэ нь зөвхөн энэ цэг дээр байна гэсэн үг. Та ерөөсөө шилжилт хийж чадахгүй. Цэг дээрээ байхдаа та аль чиглэл рүү ямар ч хөдөлгөөн хийж чадахгүй. Өөрөөр хэлбэл та энэ цэг дээр байхдаа дээш, доош, баруун зүүн тийш мөн цаасны гадна болон цаасан дээр хаашаа ч хөдөлгөж чадахгүй гэсэн үг. Иймд бид цэгийг тэг хэмжээст гэж нэрлэдэг. Тэг хэмжээст. Одоо хэрчмийн хувьд энэ хэрчим бид энэ хэрчмийн дагуу баруун зүүн тийш шилжиж болж байна. Өөрөөр хэлбэл А болон Б-гийн аль нэгээс баруун эсвэл зүүн тийш нэг чиглэлд шилжиж болж байна. Иймд хэрчим нь нэг хэмжээст юм. Энэ бол нэг хэмжээст гэсэн санаа буюу нэг хэмжээст объект юм. Эдгээр нь илүү хийсвэр санаа хэдий ч энд ямар ч төгс хэрчим шиг зүйл байхгүй. Учир нь хэрчмийн цэг бүрийг шилжүүлэлт хийж чадахгүй. Энэ хэрчимдэр байгаа мөртлөө дээш доош шилжилт хийж чадахгүй. Хэрчмийн хувьд бодит байдал дээр та мэдэх байх л да зарим төрлийн саваа, тэгш шулуун саваа эсвэл утасны хувьд эдгээр нь тодорхой өргөнтэй байдаг. Харин геометрт жинхэнэ хэрчим нь өргөнгүй. Зөвхөн урт гэж байгаа. Тэгэхээр та зөвхөн шулууны дагуу шилжиж чадах өгөөд яагаад гэвэл хэрчим нь нэг хэмжээст байна гэж бид сая хэлсэн шүү дээ. Цэгийн хувьд түүн дээр шилжиж чадахгүй. Харин хэрчимдээгүүр та зөвхөн хойш эсвэл урагшаа нэг ижил чиглэлд шилжиж чадна. Сая би танд хэрчимд урт байдаг гэж хэлсэн. Тэгвэл үүнийг хэрхэн илэрхийлэх бол? Бид үүнийг дээрх зураасыг зурахгүйгээр илэрхийлнэ. Хэрвээ би AB дээр нь зураастаа ингэж бичвэл энэ хэрчмийг тэмдэглэж байгаа тэмдэглэгээ юм. Хэрвээ өөр өнгөрөч. Хэрвээ AB тэнцүү 5:1 гэсэн бол энэ нь сантиметр эсвэл метр гэж болно шүү дээ. Би зүгээр хийсвэрээр 5:1 гэж авъя. За энэ нь бол AB хоёрын хоорондох зай 5 гэдгийг илэрхийлнэ. AB хэрчмийн урт нь 5 гэсэн үг. Одоо үүнийг цааш өргөтгий. Нэг чиглэлд үргэлжлүүлэн явсангүй. А цэгээс эхлэе. За өөр өнгө сонгоё. А цэгээс эхлээд Д цэг рүү явъя. Гэхдээ би цааш нь үргэлжлүүлмээр байгаагүй. За цааш үргэлжлүүлье. Гэхдээ би А-гийн чиглэлд явж чадахгүй. Харин би Д-гээс цааш үргэлжлүүлж чадна. Энд нэг бяцхан санааг дурдъя. Чухамдаа энэ нь хэрчим шиг харагдаад байна. Гэхдээ энэ цэгийг дайраад цааш үргэлжлэх ёстой. Үүнийг бид цацраг гэж нэрлэдэг бөгөөд цацрагийн эхлэлийн цэгийг орой гэж нэрлэдэг. Байнга таардаг нэршил биш л дээ. Орой гэдэг нэртэй та бүхэн өөр тохиолдолд бас таарах бах. Гэхдээ үнийг мэдхэд илүүдэхгүй. Энэ бол цацрагийн орой. Энэ бол энэ хэрчмийн орой биш. Магадгүй би үнийг ингэж тэмдэглэх хэрэггүй бах. Цацрагийн хувьд сонирхолтой зүйл нь энэ нэг хэмжээс төрсөн юм. Гэхдээ үнийг зөвхөн нэг чиглэлд үргэлжлүүлж чадна. Төгсгөлийн цэгүүдийн нэгийг дайруулан цааш үргэлжлүүлж болох бөгөөд цацрагийг энэ аргаар тодорхойлдог. Цацрагийг AD гэж нэрлэх ба дээр нь жижиг сум тавьж тэмдэглэнэ. Энэ нь цацраг гэдгийг илэрхийлж байгаа юм. Энэ тохиолдолд үсгүүдийг сольж болохгүй. Хэрвээ DA гэвэл DA цацраг гэвэл энэ нь өөр цацраг болчихно. Энэ нь D цэгээс эхлэн A цэгийг дарсан цацраг болж таарна. Тэгэхээр үүний хувьд DA цацраг биш харин AD цацраг гэвэл зөв. Одоо сүүлчийн нэг ойлголт бол магадгүй та хэрвээ хоёр тийш нь үргэлжлүүлвэл юу болох вэ гэж асууж магадгүй. За одоо хоёр тийш нь үргэлжлүүлье. Миний зураг их хэмэх замбраагүй болчихлоо. За өөр хоёр цэг сонгож авъя. Тэгэхээр энд E цэг болон F цэг. Одоо хоёр цэгээ EF хоёр цэгээ дайруулан хоёр тийш нь үргэлжлүүлэн зуръя. Геометрт үүнийг шулуун гэж нэрлэдэг. Шулуун хизээч төгсдөггүй. Аль аль тал руугаа төгсгөлгүй үргэлжилнэ. Хэрчим бол төгсгөлтэй, төгсгөлийн цэгтэй, харин шулуунд төгсгөлийн цэг гэж байхгүй. Шулууны хэсгийг зарим тохиолдолд зүгээр л хэрчим гэж нэрлэдэг. EF шулууныг тэмдэглэхдээ ингэж эдгээр сумаар тэмдэглэдэг. Одоо та геометрик судалж байх үед эдгээр зүйлс нь хамгийн түгээмэл ойлголтууд. Учир нь бид дүрсүүдийн талууд
цэгүүдийн хоорондох зай зэргийн талаар үзэх гэж байна. Эдгээр зүйлсийн талаар ярьж байх үед хэрвээ бидэнд төгсгөлөг урттай, бодит урттай, хоёр тал руугаа эсвэл нэг тал руугаа төгсгөлгүй үргэлжилдэггүй зүйл байх юм бол энэ нь хэрчим байна. Хэрвээ бид буцаад хэрчим рүү очивол геометр тодорхойлогддог шинэ үгнүүдийг давтах зорилгоор шулууны тухай ярил. Энд би цацраг зорсон. Тэгэхээр x ба y цэг энэ бол x y хэрчим. Үүнийг бид ингэж тэмдэглэдэг гэж ярьсан байгаа. Хэрвээ өөр цэг авбал энд өөр цэг авъя. За түүнийг z гэж нэрлэе. Би одоо өөр нэг үгийг танилцуулах болно. X, Y ба Z нь нэг ижил шулуун дээр оршиж байна. Хэрвээ үүнийг хоёр тишээ үргэлжлэнэ гэж төсөөлвөл энэ нь шулуун болно. Энд бид X, Y ба Z-ийг коллинар гэнэ. Эдгээр гурван цэгийг коллинар гэнэ. Тэдгээр нь бүгд нэг шулуун дээр оршиж байгаа. Эсвэл тэд бүгд X, Y хэрчимдэр оршино. Одоо X, Z нь Z, Y-тэй тэнцүү гэж үзвэл тэд бүгд коллинар. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр X ба Z-ийн хоорондох зай нь Z ба Y-ийн хоорондох зайтай тэнцүү гэсэн үг юм. Заримдаа бид үүнийг ингэж тэмдэглэдэг. Энэ зай энэ зайтай тэнцүү байна. Тэгэхээр энэ нь бидэнд Z нь X ба Y-ийн хоорондох зай яг дунд нь байна гэсэн үг. Тэгэхээр энэ тохиолдолд Z-ийг X, Y хэрчмийн дундаж цэг гэнэ. Учир нь энэ зай яг хагаст нь байгаа. Одоо дуусгая. Бид тэг хэмжээст цэгүүдийн тухай ярьлаа. Мөн нэг хэмжээст шулуун, хэрчим, цацрагуудын тухай ярьсан. Тэгвэл юу хоёр хэмжээстэй вэ гэж асууж болох юм. Хоёр хэмжээст байхын тулд хоошоо урагшаа хоёр чиглэлд явж болно гэсэн үг. Тэгэхээр энэ бичлэгийн энэ хуудас эсвэл дэлгэц нь таны харж байгаа хоёр хэмжээст объект болно. Би нэг чиглэлдээ зүүн баруун тийш бас дээш доош явж болно гэсэн үг. Энэ таны харж байгаа дэлгэцийн хавтгай нь үнэндээ хоёр хэмжээст юм. Хоёр хэмжээст та хоёр чиглэлд хоошоо урагшаа явж болно. Хоёр хэмжээс зүйлсийн хувьд бид хавтгайн дүрс гэж нэрлэдэг. Эсвэл хавтгай гэдэг. Хэрвээ та цаасны нэг хэсгийг аваад түүнийгээ бүх чиглэлд үргэлжлэнэ гэж өргөдгөн төсөөлвөл энэ нь геометрийн төсөөллөөр хавтгай болно. Цаасны хэсэг бол өөрөө төгсгөлөг зүйл. Үүний талаар ердийн геометрийн хичээл дээр хизээч авч үзэхгүй л дээ. Гэхдээ хэрвээ бид үүнтэй адилаар зурвал цаасны хэсгийг магадгүй хавтгайн хэсэг гэж нэрлэж болно. Учир нь энэ нь бүхэл хавтгайн нэг хэсэг болно. Хэрвээ 3 хэмжээст байсан бол та 3 хэмжээст окторгойн тухай бодох хэрэг гарна шүү. 3 хэмжээст окторгойд дэлгэцийн дагуу зүүн баруун тийш эсвэл дээш доош шилжээ зогсохгүй дэлгэцээс гадагш дотогш шилжиж чадна. Дэлгэц рүү орж мөн дэлгэцээс гарч чадах өгөөд 3 хэмжээс тохиолдолд зурхыг хичээ. Үүнээс илүү болвол төсөөлөхөд маш хэцүү болох боловч бид тэдгээрийг судалж болно гэдгийг та харах болно. Тэдгээр нь 3-аас илүү хэмжээстэй болно.